Хэрвээ та миний дараах нэрлэх хүмүүсийн нэг нь бол бизнесийн ертөнцид хараахан бити хүл тавиараа гэж би хэлмээр байна. Яг гэхээр бизнесийн ертөнцөөр маш харгас. Орж ирсэн хүмүүсийн 99% нь 5-10 жилийн дотор бүгдээрээ дампуурч дуустдаг. Хүн болгон бизнес чадахгүй. Маш их гүйлгээ ухаантай, ур чадвартай, характер, харизманд бүрэлдсэн, багаар ажиллаж чаддаг, манлайлалтай, ер нь 9 шидэнд бүрдсэн хүмүүс бол эцэстээ бизнесээ томруулж амьд үлдээж чадж байгаа. Бизнес өөрөө тэлэхгүй л бол хумигдчихэд жамтай. Тэгэхээр яг л коронавирус шиг нэг бол задарж дэлхийг эзэл, үгүй бол ерөөсөө л устж үгүй бол гэдэг ерөөсөө юм хоёрхан зам хүлээж яадаг. Тэгэхээр бизнес дээр олон жилийн турш тасралтгүй тогтно гэдэг нь хүнээс тодорхой хэмжээний ур чадварууд болон өгдлүүдийг шаардна. Тэгэхээр миний дараагийн нэрлэх хүн та мөн бол бизнес руу орохоос өмнө эхлээд өөр дээрээ анхаараад өөрийгөө хөгжүүлсэн дээр гэж хэлмээр байна. Хамгийн ихний хүн үр зээлтэй хүн. Та ямар нэгэн байдлаар өндөр хэмжээний зээл авцсан, өрөнд орцсон, энээс гарахын тулд бизнес хий гэж бодож байгаа бол та багийн бизнесээ хийж чадахгүй байх. Яагаад вэ гэхээр бизнес гэдэг зүйл дээр мэдээж өрсөлдөөн гэж зүйл яригдана. Тэгэхээр таны гол зорилго бол ерөөсөө зах зээлд эзэмшиж байгаа хувь хэмжээгээ томсгох. Тэгжээс та бусад хүмүүсийг шахаж гаргаж өөрийнхөө хэмжээгээ томсгох. Бид нэг market share гэж хэлдэг. Тэгэхээр market share томсгохын тулд хүн яах ёстой вэ гэхээр илүү бүтээлчээр сэтгэх ёстой байдаг. Та өрсөлдөгчийнхөө сэдэг үг сэтэж, өрсөлдөгчөөс илүү хурдтай хөдөлж, өрсөлдөгчөөс илүү үйлчлүүлэгчээ халамжилж ээж та зах зээлээ тэлдэг. Хоорондоо хэрвээ өрсөлдөөд эхлэх юм бол үйлчлүүлэгчтэнд хаягдчихдаг. Тэгэхээр яг шилдэг бизнес босгодог хүмүүс яадаг вэ гэхээр миний анзаарснаар нэгээс нэгийн хооронд өрсөлддөггүй. Харин өөрөө нэг байх юм бол би яаж хоёр руу гарах вэ гэж боддог. Илүү бүтээц сэтгэлгээтэй цоошныг оргуу осноос бүтээж чаддаг хүмүүс бизнес дээр илүү сайн явдаг. Тэгэхээр та бизнес руу орж ирэхдээ номер 1 анхаарах ёстой зүйл чинь би бүтээц сэтгэлгээгээр хандаж чадах нь уу гэдгээ эхлээд харах ёстой. Би одоо байгаа юмыг хөгжүүлж чадах нь уу? Би симхийг нь олж харж байна уу? Би цоош нь гаргалгаа дэвшүүлж чадж байна уу гэдгийг харах юм бол та бизнес дээр амжилттай байхын шинж тэмдэг илэрж байна гэж бол харна. Тэгэхгүй та зөвхөн өрөө төлөх гэж, зээлээ төлөх гэж, үргэлжийн мөнхийн айдастайгаар, сэтгэл зүйн дарамттайгаар бизнес руу орж ирэх юм бол юун шин юм бүтээх? Юу нөгөө бүтээл сэтгэлгээнийхаа тэр үйлцэл дээр байх те. Битүү дарамт айдас хүйдэс энэ дээр байх юм бол угаасаа дампуурах нь ойлгомжтой гэсэн. Угаасаа өөрийнхөө цагийг үрж байгаа юм шиг нэг бодол. Тэгэхээр өргүү байжгаад, дарамтгүй байжгаад. Яг тэр бизнес ч өөр аль хэдийн өвөө эрсдэл шүү дээ. Таны бизнес бөөн дампуурах асуудал боломжууд байна. Үйлчлүүлэгч нартай дахиж үйлчлүүлэхгүй болно. Facebook дээр таныг буруугаар сэвж болно. Янз бүрийн юм гарч ирж болно. Ажилчид ч урт хугацаанд ажиллахгүй байж болно. Таны доор ажиллаж байсан хүн таныг дөөрөөгаад гараад тантай өрсөлдөөд эхэлж болно. Маш олон зүйл болох нь ойлгомжтой байхад давхар та энэ дээр нэмээд бүр зээлтэй. Тэг бүр өөрөө өөртөө. Ер нь бол хэцүү. Тэгэхээр иймэрхүү хүмүүс бол эхлээд өрөөд арчих, асуудлаа шийдчих, дараа нь ур чадвар суралц, тэгж жагаад яваанда бизнес руу хөрвөж орж ирвэл арай дээр баг. Хоёр дахь төрлийн хүмүүс нь хэрвээ та хурдан баяжмаар байгаа бол бизнес руу орж ирээд бас нэг дими гэж бодож байна. Мэдээж цагийн ажил хиймэргүй байгаа, тэ хүний дор ажилламааргүй байгаа учраас би бизнес хиймээр байна. Би эрхчлөөтэй амьдрмаар гэж та орж ирж байгаа. Гэхдээ нөгөө талд би тодорхой хэмжээнд баланстай байхгүй бол хит хурдан баяжээ гэдэг нэг крипто шиг, coin шиг, жоохон forex шиг гэл товч дараад баяжсан ч юм уу те. Энэ ингэж их мөнгө олж болт юм гэдэг өнцгөөс орж ирэх юм бол хэцүү. Яагаад вэ гэхээр бизнес гэдэг өөрөө мөнгөнд дуртай хүнд ягаад ч юм тэр мөнгө нь өөрөө ирж татагддаг зүйл бол ерөөсөө биш. Таны хэлээд байгаа бизнес гэдэг чинь яг бизнес гэдэг хүмүүсийн хувьд юу вэ гэхээр ерөөсөө систем. Мөнгийг татдаг системийг та босгож чадах юм бол мөнгө танд ирэхээс биш та мөнгөнд дуртай байлаа гэд мөнгө ирнэ гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр үйлчлүүлэгчийг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, нэгж үйлчлүүлэгчийг татах зардлыг хамгийн бага байлгаж чаддаг, маркетинга effective нөлөө бүхий сайн хийж чаддаг, багаар ажиллаж чаддаг, үйлчлүүлэгчээ ойлгодог, асар олон юмнуудыг бүрдүүлсэн. Тэгэд энийгээ гол нь өөрийнхөө цаг хугацаагаар хийгээд байх биш. Энийг ойлгочоод шууд системжүүлж чадсан хүнд мөнгө орж ирж байгаа болохоос биш. Хурдан баяжмаар байна гэсэн хүнд яг тэгэхээр чи энэ системийг босгох зүгээр асар их цаг хугацаа энерги шаардах байхгүй. Асар их туршлага шаардна. Тэгэхээр хурдан баяжмаар хүн чи яадаг вэ гэхээр юм систем босгоно гэдэг юм дээр анхаардаг. Хамгийн хурдан өгөөж өгөх юм юу вэ те? Гэс нэг 50000 төгрөгийн бараа оруулж ирээ 100,000 төгрөгөөр зарах боломж байна уу ч юм уу? Хурдтай яаж мөнгө олох вэ те? Яаж хүний хурдан шомбогдох уу гэдэг хэлдэг. Тэр чинь маш хурдтай дэше оргилж гарч ирсэн ээ. Тэр чигтээ унчна. Ерөөсөө яг пивний хөөстэй адилхан. Хэрвээ хурдан баяжээ гэдэг сэтгэлээр орж ирэх юм бол аяга дүүрэн хөөс тэгээ хөөсөн шингэрээ дуусны дараа ийм жижиг юм үлдэн доор. Тэгэхээр бизнес дээр урт хугацаанд байя гэж бодох юм бол та яг вино шиг л байх хэрэгтэй гэсэн. Маш урт хугацаанд байж чанагддаг тийм сэтгэл зүйтэй, тийм системийг босгох хэмжээнд сэтгэдэг байж бизнесийг амжилттай ихнэ. Гурав дахь нь юу вэ гэхээр яг саяны хүмүүстэй жоохон адилхан тайпын хүмүүс. Тэрний юу гэхээр хэрвээ та төвчээргүй хүн бол ер нь бизнес рүү зүглээд юм явах. Яагаад вэ гэхээр үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс чинь төлбөрийн чадамжтай хүмүүс байна. Монголд бол яг үннийг хэлгээд бол залуучууд бол тийм их мөнгөтэй биш. Тэгэхээр та гайгүй тодорхой хэмжээний хүмүүс худалдаж авах бараа зарж байгаа бол үйлчлүүлэгч хүмүүс чинь ер нь бол 35-аас дээш насныхан байна.
За тэр хүмүүс дунд чинь зан авирын сонин те яг одоо хурдан авмаар байдаг, хямдхан мөртлөө чанартай бар авмаар байдаг ч юм уу янз бүрийн төрлийн хүмүүс байгаа. Үйлчлэгээний салбарт ажиллаж үзсэн хүмүүс бол ерөөхдөө мэдж байгаа баг. Тэгэхээр та өдөр болгон ийм хүмүүстэй харьцах хэрэг гарна. Өдөр болгон гайл, татвар, бараа бүтээгдэхүүний хүргэл, дагуулах, үйлчлүүлэгчийн асуудал, барааны буцаалт ерөөсөө мөнхийн юм дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр төвчээргүй хүнд бол биеийн амрыг бодох юм бол зүгээр би кноп дараад сууж агаад баяжчих арга байна уу гэх баг. Тэгэхээр яалчгүй энэ бизнес хийх гэдэг бол өөрөө орж ингэж зунгаарлах дуртай. Учрыг нь олох дуртай. Нэг онцон тоглоом барай суухаараа заавал эвлүүлчихэж би ард нь гарна гэдэг нэг жоохон шартай ч юм шиг те. Тиймэрхүү төрлийн хүмүүс бол миний бодлоор урт хугацаанд явдаг баг. Тэгхгүйгээр ямар ч төвчээргүй нэг юм хийж үзэл хаяал хурдан дараагийнхаа нэг өөр мөнгө олох арга юу вэ гэж хийж үзэл хаяал дараагийнх руу ороод тэгснэ би ер нь бол бизнесийн хүн юм байлээ гэж ярих юм бол ари яг эсэргээр юм шүү те. Ингэж хурдтай барай тавиад явах юм бол яг яаж бизнесийн хүн юм? Бизнесийн хүний тэр зан, хандлага, характер, зарчимч байдлыг ерөөсөө анзаарахдаггүй шүү дээ. Би ямар хүмүүсээс айгүй их зайгаа барьдаг вэ гэхээр бүх хэмиг оролдож үзсэн хүмүүсээс. Би ингээ forex хийж үзээ, тэгээ биткойнд криптоор ороод, тэгээ NFT рүү ороод, тэгээс нь dropship хийж байгаа, тэгээ e-commerce хийгээ, тэгээ би юм руу ороод, тийм руу ороод гэхээр би ингээ хэдий хэрэг хугацаанд. Би ч нэг жилийн дотор гэдэг. За яаж байгаа. Яасан гинэ? Чи жилийн дотор хэдий юм оролдож үзсэн. Ямар нэг юм дээр амжилтанд хүрэхэд бол яасан 10,000 цаг суух хэрэг гарнаа та. Та намайг хэдэн жил контент хийж байгааг мэдэх бай. Би хэдэн жил бүжгэлсэн бэ? Би хэдэн жил борлуулалт хийж байгаа вэ? Миний санаж байгаагаар би сүүлийн 6 жил борлуулалт хийж байна. Би 12 жил бүжгэлсэн. Би контент хийгээд одоо бараг 15 6 дахь жил рүү орж байна. Тэгэхээр ямар нэг юмыг урт хугацаанд хийж ээж, өөрөө тэрэн дээр чадварч чээж, тэрийг системжүүлж дараагийнхаа түвшнөр гарч. Төвчээргүй хүн бол ингэж явж чадахгүй. Хурдан дараагийн гяс баяж гяс ингэ тгий ихсээр байгаа л тэгэд залуу насаараа тоглоод дуусчихж байгаа. Тэгэхээр тийм бол ус тийм юм. Дараагийн хүмүүс нь ямар хүмүүс вэ гэхээр хэрвээ чи бусдын амжилтанд атаархдаг хүн бол бизнес руу орж ирээд бас тийм яхаа. Яагаад вэ гэхээр чи хамаг цагаа бусадтай өрсөлдөхтөр зарцуулсаар байгаад эсвэл бусдын талаар ярьсаар байгаад гол юм дээр анхаарч чадахгүй байна. Яг тэр атаархдаг хүн чи илүү гадагшаага фокустай хүн байгаа шүү дээ. Reactive focused. Бид нар өмнө ярьжсэн те бид нар видеог нь оруулчих. Ерөөсөө л бусдын талаар, бусдын бизнесийг, бусдын амжилтыг ярьж байгаа хүн өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх завгүй байхгүй. Чамд 24 хүн цаг байгаа. Тархич нь бүтнээр авч чадсан бол 4 цаг чи deep work хийж чадна, төвлөрч чадна. Энэ хугацаагаа өөрийнхөө бизнес дээр өөрийнхөө үйлчлүүлэгчийн асуудал дээр л төвлөрөхгүй бол ховж, дэвэн дэлхийн асуудал, улс төр яриа сууж байгаа хүн бол ер нь бол бизнес хийж чадахгүй. Тэгэхээр бусдыг ярьдаг, бүр атаархдаг, бусдыг муулдаг, өрсөлдөгчөө муулж дээшээ гарч ирэх гэж оролддог. Ийм хүн ер нь бол би бизнесний хоол явж байгааг хараагүй. Яг нөгөө санаа мот яваа хатна гэдэг шиг ямар чадварлаг те үнэхээр мундаг хүн гэхээр заавал бусдыг доош нь дарж иж өөрөө гарч ирж явах хэвтэй. Үнэхээр мундаг юм бол өөрөө л гараад ирнэ өстэй те. Заавал хин нэгэн дээр гიშгэж бяцалж иж дээшээ гарч ирж ийна гэдэг чинь л өөрөө сул дорог илрэл байгаа байхгүй. Тэгэхээр тэгхгүйгээр бусдад атаарахгүйгээр, бусдыг ярихгүйгээр, бүр бодохгүйгээр ерөөсөө үйлчлүүлэгчийн маань асуудал юу вэ? Би энэ хүний асуудлыг яаж шийдэх вэ? Шийдэхдээ би яаж хурдан шийдэж өгөх вэ? Яаж үйлчлүүлэгчдээ би тухтай шийдэж өгөх вэ? Тэгээд чанартайгаар шийдэж өгөх вэ? Надад үйлчлүүлсэн 20 хүн байж болно ихний хэлж. Энэ 20 хүн дараагийн 20 хүнээ авчирна. Тэ? Намайг одоо үзэж байгаа 200 хүн байж болно. Зүгээр. Энэ 200 дараагийнхаа 100 найзтай хэлнэ. Тэгээ 300 болно. Тэгэхээр ерөөсөө миний сүүлийн бараг 10 хэдэн жил ингээд үйлчлэгээний бизнес чигээл бараа бүтээгдэхүүн борлуулж үзэл нэг ойлгосон юм бол тоо бол ерөөсөө ч төвлөрөөд ах зүйл шүү. Тоонд ерөөсөө нэг анхаарал ач холбогдол өгөх ямар ч хэрэг байхгүй. Одоо энэ видеог 100,000 хүн үзнэ, 20,000 үзнэ үү, хэдэн үзнэ надад ямар ч байдлаа байхгүй. Гол нь чи энийг үзээд юм авч байгаа бол тэгэл болоо. Хэрвээ би чамд нөлөөлж чадсан бол чи эргэн тойрныхоо найздаа нөлөөлж болно. Эсвэл чи магадгүй нэг найз чи асуудал гарах үед чи энэ видеог үзчихээ гэж хэлж болно. Жинхэнэ чанар гэдэг зүйл ерөөс ингэжэл дамждаг болохоос худлаа пивний хөөс шиг тоо надад ерөөсөө хэрэг байхгүй. Сая views авах хэрэг байхгүй. Би сая subscribers-тай болох гэдэг хэрэг байхгүй. Би яг өөрийнхөө зорьсон хүмүүсүүдийнхээ асуудлыг нь шийдэж өгөө тусалж чадах юм бол би бизнесийн ертөнцид хийх ёстой юм хийж байна л гэсэн үг. Тэгэхээр бусдыг дандаа боддог, ярьдаг, атаархдаг, муулдаг, ингэдэг хүн бол бизнес дээр ерөөсөө хол явдаггүй шалтгаан дээр. Дээрэс нь тиймэрхүү юм ярьдаг хүмүүс өөрийнхөө дараагийн үеийг өөрийнхөө ажилчдыг залгамжлагч нараа яг тэгж бэлдэж яадаг. Тэгээ өөрийнх нь үлгэрлж байгаа юм. Хизээч сайн бизнес болгохооргүйгээр ажилчдаа дараагийнхаа successor хүмүүсийг тэгж хүмүүжүүлээд тэгээ тэд нар гарч ирээд ерөөсөө мөнхийн нэг юм хараалтай юм шиг бизнес нь өргөждгүү, тэлдгүү, дандаа хэрүүл уруу салтгүү, дандаа ажилчид нь гарч яваад ерөөсөө ингээл яваад байдаг. Тэгэхээр тэгхгүй тулд ерөөсөө та өөрөөсөө л эхлэн гадагшаа анхаарахаа бол зөвхөн дотгошоогоо үйлчлүүлэгч нар дээр анхаар. Миний хамгийн сүүлийн хэлэх хүмүүс юу вэ гэхээр ер нь юм зарж үзээгүй бол бизнес руу орж ирээд дими.
Бизнесийн чинь цохилдог ганц зүрхэн те. Тэр цусыг шахдаг зүйл нь өөрөө ерөөсө борлуулалт гэдэг ойлголт. Та борлуулалт гаргахгүй бол та цалингаа тавьж чадахгүй, түрээсээ өгч чадахгүй, та бараагаа татаж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Борлуулалт гарч ижил энэ бизнес амьдэрдэг. Тэгэхээр юм зарах нь угаасаа хууль. Та одоо миний видеог үзэж байгаа гар утас, компьютер, гэрчин байгаа гэрэл, байр, диван бүх юмаа та хүнээс авсан биз дээ. Тэгэхээр угаасаа дэлхийн эдийн засаг гэдэг зүйл чинь ерөөсөө борлуулалт эрэлт нийлүүлэлт те. Энэ дээр л явж байгаа. Тэгэхээр бодоод үзэхээр юу ч зарж үзээгүй хүн яг яаж бизнес хийх юм? Зархаасаа ичдэг хүн яаж бизнес хийх юм? Би юм зархаар хүний доор орчин би нэг юм худалдаач авгаа шиг харагдах гэдэг ингэж боддог хүн яаж бизнес хийх юм? Чи юу гэдэг нь хэрэг тэгэл бэж нь хуваарэ гэж ярьдаг. Юм зарж байгаагаа хэлэлтэй тий. Мань үйл хөдлөх хөрөнгө зарж байгаа, мань гаднаас юм оруулж зарж байгаа, гадагшаа юм зарах гэж байна. Зархаас ичж байгаа бол чи борлуулалт хийхээс ичж байгаа бол чи бизнес чинь угаасаа ч дампуурх нь ойлгомжтой байна шүү дээ. Тэгээд борлуулалт яаж явдгийг ойлгодгүй хүн яаж өөрийнхөө бизнесийн борлуулагч нарыг хянах юм? Тэр хүмүүсийн хаана алдаад байгааг нь яаж ойлгох юм? Миний анзаарснаар 20-30 жил бизнес хийж байгаа Монголын топ акулуудыг харахаар тэд нар зүгээр л жижигхэн годон гутал, жижигхэн малгай, булган малгай, джинснес эхлээл ерөөсөө л юм зарж исэн хүмүүс. 10 жилээсээ эхлээл жижигхэн баг харандаа үзүүлэгч юу вэ? Жижигхэн зараал явждаг. Ерөөсөө л мөнхийн юм зарж идэг. Иймэрхүү хүмүүсүүд л явн чангарсаар өөрийгөө төлөөлөх хүмүүсүүдийг доор нь тавилаа, менежерүүдийг тавилаа, захирлуудыг тавилаа өөрөө томорч чадчих. Тэгэхээр номер 1 степ чи юу гэхээр юм зарж сурах. Юу ч зарж үзээгүй гэж том тендер, төсөл, концесс, уурхай ярьдаг хүмүүсийг би бол харахаар ингэ. Bro, зүгээр sell me this pen те. Зүгээр эхлээд надад нэг зүгээр нэг бамбрууш зараадах хөө. Яг яаж зарах гэж харъя. Эхлээд боли, надад зарахгүй байна. Онлайнаар зараадах. Ядаж яаж контент хийж харъя. Ямар скрипт бичиж харъя. Copywriting мэддэм үү харъя, те. Хүний яаж сэтгэлийг хөдөлгдгийг харъя. Чи call to action-ыг яаж хийж байгааг харъя. Эдрийг мэдэхгүй бол чи яаж бизнес хийх? Тэр би ойлгочлаа л да. Одоо энийг үзэж байгаа магадгүй өсвөр насны хүмүүс байх юм бол тэгж хэлэх. Би ингээд аавчсан мөнгө авмааргүй байна. Би залуугаасаа баяжмаар байна. Би амжилтанд хүрмээр байна гэдэг юм бол bro жижигхэн юм ч гэсэн зараад гэл. Чи эдрийг ярихгүйгээр дээш том мөнгө зөнгө ярих юм бол анхнаасаа чи буруу юм дээр төвлөрөөд эхэлж байна гэсэн үг. Мөнгө гэдэг бол чиний эзэмсэн ур чадвараа тойрсон тэр үйл ажиллагааг системжүүлсэн байдал дээр орж ирдэг. Бүр автоматар өөрөө орж ирдэг зүйл болохоос ш. Мөнгө гэдэг зүйл бол чи араас нь хөөгөөд барьж авдаг зүйл биш. Чи мөнгөний араас хөгөөлөх юм бол чи үргэлж мөнгөгүй дуусна. Харин чамайг ингээ мөнгөөр дадалдаг хүмүүсийн чи бай болоод дуусна. Эсвэргээр чи яг ур чадварыг эзэмшээд энийг системжүүлж чадах юм бол чи мөнгийг өөртөө соргос шиг татчих. Ойлгомжтой? Тэгэхээр бүгдээрээ бизнесийг зүгээр л нэг юм мөнгө олох гэж нэг шуналтай баачка нар хийдэг зүйл гэж бодохоо болцгоё. Бизнес гэдэг бол чамаас маш их хэмжээний ур чадвар шаардна. Мэдлэг мэдээлэлтэй байхыг шаардна. Харилцааны скилтэй, багийн ажиллагаатай, манлайлагч, мэдрэмжтэй, туршлагатай байхыг шаардна. Тэр энэ бүгдийг хөгжүүлэх дээрээ одооноос эртнээс анхаарч эхлэрэй л гэж хэлмээр байна. Чи оройтсон биш шүү. Энийг үзэж байгаа ямар ч настай хүн бэ? Төгөө чи энэ хэдэн жил зааж байгаа. Хэдэн мянган хүн бэлтцээ. Одоо би ингээ хоцорсон юм шүү гэж бодож байгаа л үгүй. Ерөөсөө тийм биш. Чи оройтсон биш. Одоо бол эхлэх хамгийн зөв цаг. Тэгэхээр одооноос эхэл.